Улсын их хурлын дарга Зандаа хүүгийн их болд Франц улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхтэй элчин сайд ноён Ив Делүнэг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд улсын их хурлын дарга Франц улс Монгол улсын нийгмийн шилжилт, ардчлалын хөгжилд эдийн засгийн болон хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлж байгаад талархтгаа илэрхийлсэн юм. Элчин сайд Ив Делүнэ Монгол Франц улсууд эртний түүхэн харилцаатай бөгөөд барууны орнуудаас Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч элчин сайдын ямаа нээсэн анхны улсуудын нэг гэдгийг онцлож энэхүү харилцааг цаашид бүх төвшөнд гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Франц хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улсын хувьд иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын цаазаар авах ялыг хориглох тухай нэмэлт 2 дугаар протоколд Монгол улс нэгдэн орсныг сайшааж байна гэсэн юм. Азийн бүс нутгийн доктортой байдал нь дэлхийн нийт Европын хувьд чухал. Энэ доктортой байдлыг хангахад Монгол улс газар зүйн онцгой байрлалтай гэдгийг мөн дурдлаа. Уулзалтын үеэр улсын их хурлд Монгол Францын парламентын бүлэг байгуулагдаж байгаа эсэх талаар тодруулж харилцан хамтран ажиллах, дэмжлэг тусалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Улсын их хурлын дарга инх болд нэгдсэн үндэсний байгууллага, Европын холбооны нөлөө бүхий гишүүний хувьд Франц улс олон улсын түвшинд Монгол улсад дэмжлэг үзүүлэх, Европын холбооны төлөөлөгчийн газрыг манай улсад байгуулахад нааштайгаар хандна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Энэ сарын сүүлчээр Францын бизнесийн төлөөлөгчид Монголд ирж эдийн засгийн зарим салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх боломжийн талаар судлаж уулзалт зохион байгуулах юм байна. Мөн Франц улсад болох олон улсын хөдөө аж ахуйн үзэсгэлэнт Монголын төлөөлөгчдийг оролцуулахад элчин сайдын яамнаас дэмжлэг үзүүлж байгаа талаарх мэдээллүүдийг өглөө. Франц нь хөдөө аж ахуйн ариун туршлагатай учраас цаашид энэ салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх, өндөр ашиг шимтэй үйлдвэрүүдийг Монголд оруулж ирэх, цэвэр байгалийн гаралтай органик бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах боломж байгаа талаар мөн ярилцлаа. Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Ив Делүнэ 1970-аад оноос монгол хэлийг сурсан манай хэл, соёл, ёс заншлыг сайн мэддэг хүн юм.